Нээлттэй төр нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжид бас 2 дугаар хуралдаан өнөөдөр аймгийн Цэцэрлэгт тамгын газрын хурлын зааланд өглөөний 9 цагт эхэлсэн юм а. Эрүүл зохих 33 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч буюу 91% эрсдэлтэйгээр энэ өдрийн хурлыг эхлүүллээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжид бус 2 дугаар хуралдаан өнөөдөр болж 2016 оны орон нутгийн төсөвт тодтгол хийх тухай, хороод байгуулж ажиллах, журам батлах тухай гэсэн үндсэн 2 асуудал хэлэлцэн баталсан юм а. Аймгийн 2016 оны төсвийн тодтголын төслийг төсвийн тогтвортой байдлын тухай, Монгол улсын 2016 оны төсвийн тухай хууль болон засгийн газрын орон нутгийн төсвийн аргачлал батлах тухай, 2012 оны 30 дугаар тогтоол, засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, сангийн сайдын орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам батлах тухай, 2012 оны 244 дугаар тушаал, төсвийн зарим анхдагч ангилал батлах тухай, 2014 оны 150 дугаар тушаал болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтоол шүлдрийг тус удирдлага болон 2016 оны эдийн засгийн төлөв байдал тулгуурлан боловсруулсан байна. Эрхэм төлөөлөгч та бүхнээс 2016 онд аймгийн тодтгосон төсвийн орлогыг 18 тэрбум 131.7 сая төгрөгөөр, зарлагыг 19 тэрбум 396.5 сая төгрөгөөр, аймгийн төсвөөс хомдод олох санхүүгийн дэмжлэгийг 1 тэрбум 66.6 сая төгрөгөөр, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн санг 4 тэрбум 722.7 сая төгрөгөөр, улсын төсвийн тусгай зорилтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зардлыг 30 тэрбум 273.8 сая төгрөгөөр тус баталж өгөхийг хүсэж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд 6 хороотой үйл ажиллагаа явуулж байсан. Харин 7 дахь бүрэн эрхийн хугацаанд 5 хороотой ажиллахаар болсон байна. Ажлын хороодын эрхлэх асуудлын хүрээнд төлөөлөгчдөөс хэд хэдэн санал гаргасны дагуу нэмэлт өөрчлөлтүүдийг тусган баталжээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан энэ удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зохион байгуулалтын бүтцийг нийтдээ 5 хороотой байхаар ингэж санд оруулж байгаа. За нэгдэн засаг захиргаа хууль эрх зүйн бодлого хяналтын ороо, өмч төсөв санхүү эдийн засаг гадаад бодлого хяналтын ороо, байгаль орчин экологийн бодлого хяналтын хороо, хүний хөгжил хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо гэсэн ийм 5 хороотой байхаар төслийг төлөөлөгчид та бүхэн тараасан байгаа. За мөн энэхүү хороодод төлөөлөгчдийн мэргэжил мэдлэг, хийж гүйцэтгэж байсан ажлын дадлаг туршлагын байдлыг харгалзан байршуулж, намын бүлгүүттэй зөвшөлдсөн нийт төлөөлөгчдийнхөө саналыг авч саналыг нь харгалзан ингэж тэнцвэртэйгээр хуваарлах зарчмыг баримталсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороод нь хариуцсан ажлынхаа талаар бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлэх зорилтыг тодорхойлоход оролцож, түүнийг хэрэгжүүлэх ажлыг жил бүр төлөвлөгөөнд тусгуулан хяналт тавьж ажиллах юм байна. Мөн хороод нь хариуцсан ажлынхаа чиглэлээр асуудлыг судалж боловсруулах, шалгаж танилцуулах, дүгнэлт, санал, зөвлөмж гаргах, хурлын хуралдаан, тэргүүлэгчдийн хуралд асуудал боловсруулж хилцүүлэх ба жил хагас жилээр ажлын төлөвлөгөө гарган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга батлуулан хэрэгжүүлж гүйцэтгэлийг нь хагас жил тутамд тэргүүлэгчдэд танилцуулж тайлангаа бичгээр ирүүлж байх үүргийг хүлээх ажээ. Сонгуулийн ээлжид бас 2 дугаар хуралдааны үеэр хилцэх 2 асуудлаа танилцуулсны дараачаар төлөөлөгчид сонирхсан асуултаа асууж хариулт авсан юм а. Цэцэрлэгийн байрыг өргөдөх хэлбэрээр нэг цэцэрлэг дээр 50 хүүхэдтэй байрыг өргөдөх хэлбэрээр 2 цэцэрлэг буюу байшин хүртэл сонгосон. Энэ одоо хаана одоо хүүхдүүдийг хамруулах боломж байна гэдэг дээр хуучин орол, шинэ орол өөрөөр хэлбэл одоо 10 дугаар цэцэрлэг, 15 дугаар цэцэрлэг дээр хийчих юм бол тэр хавьд хамгийн их одоо сургуулийн насны босролт хамрагдаагүй хүүхдүүд байна гэдгийг ингээд судалсан. Энэний өртөг нь ерөөсөө 100 гаруй сая төгрөг болж байгаа. 50 хүүхэд. 100 хүүхдийн цэцэрлэгтээ дүүцэж байгаа байхгүй. 2 цэцэрлэг дээр бид өртөглийн хэлбэрээр хийчихээр энэ өөрөө нэг 300 гаруй сая төгрөгөөр. Тэгэхээр энэ дунд бол 700 сая төгрөг хэмнэсэн. Мөн 2 жил барьдаг. Энийг 2 сарын дотор барьчих. Өнгө үзэм сайтай ийм ажил байна. Одоо манай төлөөлөгчид дарга нар очиод үзэж болно. Чингэлтэй дүүрэгтэй хэрэгжсэн байгаа энэ ажил. Гэтэл энийг одоо ямар шалтгаанаар хасчихваа? Асуултанд хариулъя. Сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн хүртээмжийг сайжруулах гэж 10 дугаар цэцэрлэг, 15 дугаар цэцэрлэг дээр бол 2 байрлал өргөдөхлийн асуудал төрөвчийн тодглоо тавигдаж бодлоо авах ажиллагаагаар борцдоор нь яваад одоо өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч нь шалгаагүй
Энэ нь болохоор нэг түлхүүр гардуулах нөхцлөөр хийгдсэн учраас ийм төрлийн худалдаа авах ажиллагаа урд нь одоо манай аймгийн хэмжээнд бол хийгдэж байгаа учраас энэ процедур явагдахгүй ингээд удаашралтай байгаа. Тэгэхээр яг хуу архитектор төлөвлөлтийн хувьд бол тоосон барилгатай модон барилга одоо нэг төвшин давж нийлүүлж барих нь шийдлийн хувьд буруу, насжилт, ашиглалтын төр нь шал өөр байдаг гэдэг ийм бас мэргэжлийн хүмүүс нь хэлээд байгаа. Боловсролын сайд суур дарагтай Бацүхд хоёр уулзаж тодорхой асуудлууд яриад ирсэн. Тэгэхээр үндсэн барилгынхаа суур хийц түн тавигдах инженерийн дэд үз шугам хоолой шинжилгээний асуудлыг шийдвэрлэж өгч дараагийн асуудлыг ярих ёстой. Сэтгэл хөдлөлөөр арилгын асуудлыг зүгээр ингээд хэрэглээг нь харж явчаад дараагаар нь хэрэглээ түүндээ таарсан бусад үйлчлэгийг нь үзүүлж чадахгүй доголдол үүсгдэг ийм нөхцөл байдал үүснэ. Дараагийн муу асуудал постны асуудал. Урт хойд пост. Мөн ялгаагүй энд бол одоо нэг нь хөтөл одоо пост гэж бидний нэрлэдэг. Хойд пост. Энэ нь хасагдчих шиг байна. Миний биеийг бас таны өмнө засаг даргаар ажиллаж байх үед энэ хоёр постыг зогсоо гэсэн шаардлагыг удаадараа тавьж ирсэн. Бид үнэндээ бол зогсоогоогүй. Яагаад гэвэл тэнд байгаа ажлын байрыг хадгалъя. Дээр нь орон нутгийн төсвүүдээр нэг ажилчдын цалин хөлсийн тавиад цаана нэг 80 орчим сая төгрөг орон нутгийн төсвийн орлогод бүрдүүлэлтэнд нөлөөлдөг. Үгээрээ одоо замын сан бүрдүүлдэг учраас бид нар бол энийг бол биелүүлээгүй явсан. Энэ бол Дахуул аймгийн мэдлийн зам биш. Энэ олон улсын зэрэглэлийн зам. Тийм учраас зам тээврийн яамны мэдэлд байдаг. Яамнаас бол боломжгүй ижигсэн бөгөөд урд нь ч энийг одоо авахаа болио гэдэг ийм шаардлагыг тавьчихсан. Цаашлаад бид нар бол ер нь энийг бол яг хуулийн хүрээнд бол авах юм байлээ. Энэ удаагийн хөрөнгө оруулалтын тэр бол ингэж ийм журмаар хасагдсан. Тийм хамгийн сүүлийн асуулт дугуйн зам. Энэ бол одоо их болтын гэхээсээ илүү дарханчуудад хэрэгтэй асуудал байсан. Дугуйн замтай болох юм бол эрүүл, оюунлаг нөгөө ухаалаг хот гэдэг рүү явах. Энэ нь өөрөө иж бүрэн зураг төс бүх юм бэлэн болцсон байсан. Тэр байтугай одоо хуулийн дагуу тендерийн үйл ажиллагаа юм явагдаж хахад санаатаагаар ингээд зогсоогоод өөр ажил руу хийж байна. Дугуйн зам дээр бол инженерийн шугам сүлжээний байгууллага дугуйн замын тараас нь өөрөө инженерийн шугам сүлжээн дээр байршиж байна гэсэн авчирчгийг бол явуулаад байгаа. За энэ дээр бол нэг ялангуяа конслоос одоо та бидний мэдих Тоскийн байрлал хүртэлх К15-аас К21 буюу одоо дулаан дамжуулах тархаалтын төв 600 мм-ийн шугам дээр бол байгаа. За энэ дээр бол дулааны шугам сүлжээний зүгээс бол зэвэрлэлтийн эрчим нь бол аварын горимд ажиллаж байгаа. Одоо хизээ мөдгөө солих болчихсон, хуульчилчихсан шугам дээр бол орон нутгийн зүгээс ийм бүтээн байгуулалтын ажил хийхийг бол бид эсэргүүцэж байна гэсэн тийм албан бичиг бол ирүүлсэн байж байгаа. За мөн энэ шугамыг сольж шинжилгээд зураг төсвийн хийгээд улсын экспертизээр баталгаажуулаад эрчим хүчний яам дээр хөрвүүлчихсэн улсын төсөв хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөгдчихсэн ийм ажил байж байгаа. Нэг хөтөлбөр дээр нэмэлт асуулт байна. Төв цэнгэлт хүрээлэнгээс харааголын төмөр бетон гүр хүртэл асфальтын замын шинжилгээд 847 сая төгрөг байгаа. Энэ ажил маань худалдаа авах үйл ажиллагаа нь эхэлсэн үү гэдэг асуумаар байна. Одоо хүүтэрж байгаа учраас яаралтай ихгүй бол одоо гэр хорооллын маань тэр иргэд маань хүссэн хүлээсэн ийм чухал ажил байгаа. Энийг төрөвчилж өгтөл дээр бас хариулт өгөөч. 2016 оны 4 сарын 29-нд зарлагдсан төв цэнгэлдэх хүрээлэнгээс харааголын төмөр бетон гүр хүртэлх 847.2 сая төгрөгийн тендер байгаа. За энэ хуулийн дагуу эхний сонгон шалгаруулалт нь явагдаад үнэлгээний хороо гүйцэтгэгчээс сонгон шалгаруулсан байгаа. За түүн дээр оролцогч компаниас жахлан таргуугийн компаниас гомдол гаргасны давуу сангийн амдэр хянагдаад тухайн тендерийг бүхэлдэн хүчингү олгосон байгаа. Яагаад гэвэл өмнөх үнэлгээний орооны шийдвэр бол буруу шийдвэр байна. Тийм учраас энэ тендерийг бүхэлдэн хүчингү олгоно гэдэг. Тэгээ хүчингү олгосон учраас тухайн тендер маань дахиад зарлагдаад одоо 8 сарын 26-нд маргааш 9 цагт дахин тендер шинээр нэгдэнэ. Тэгэхээр энэ тендер маань зарлагдаад явж байгаа гэсэн үг. За хоёр дахь нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг хийж өгөх арга хэмжээнд энэ нийтийн зориулалттай орон сууцны инженерийн шугам сүлжээний шинжилгээд дархан сумн дээр 106 сая төгрөг байна. За энэ манай
нийтийн зориулалтын орон сууцнд амьдардаг иргэдийн маань гол тулгамдсан асуудал байгаа. Энэ ажил маань бас ямар шатнд явж байгаа вэ гэдэг талаараас асуумаар байна. За инженерийн шугам шилжүүлэлттэй холбоотой орон сууцны зориулт давхар инженерийн шугам халуун шинжилгээ ажил 106.8 сая төгрөгийн ажил байгаа. За энэ болохоор 53 дугаар байрны 4 болох байр байгаа. За энэ дээр гүйцэтгэгчийн сонгон шалгагдсан байгаа. Гэвч одоогоор бас гомдол гараа сангийн ам дээр хянагдаад төр бүтээлцсэн байгаа. Тэгэхээр хуулийн хугацаанд сангийн амнаас гомдлын хариу хянан шийдвэрлээд хариу ирсэн тохиолдолд энэ дээр дахин шийдвэр нь гарна гэсэн. Энэ өдрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжид бас 2 дугаар хуралдааны үеэр төлөөлөгчид аймаг орон нутгад хийгдэж байгаа нэлээдгүй асуудал дээр анхаарал хандуулж түүнийхээ хүрээнд хариултаач мөн холбогдох мэргэжилтнүүдээс авч чадсан юм а. Хурлын дэг ёсоор асуулт хариултын дараачаар төлөөлөгчдөөс саналыг сонслоо. Ийм санал хэлэх хүсэлтэй байна. За 2016 оны хувьд одоо тэр ахаад тендерт сонгон шалруулах, зарлах боломжгүй байдаг юм уу? Өшөөдөр зураг төслийн хувьд бол одоо мэргэжлийн төвшөнд дутагдaltaй барих боломжгүй хийгдсэн байдаг юм уу? Одоо ямар нэгэн одоо бусад шалтгаанууд байгаа болвол энэ шалтгааныг 2016 онд одоо биднэрт төлсөн 4-5 сар байж байна. Энэ хугацаанд үргэлжлүүлж, сайжруулж, залруулад 2017 онд бас нэг 2 цэцэрлэг дээрээ ч гэсэн нэг 50-50 хүүхдийн одоо авах боломж нэмчих юм бол бас иргэдэд болон энэ сургуулийн өмнөх боловсролын байгууллагт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд маань хэрэгтэй юм болов уу гэсэн ийм бодолтой байна. Тийм учраас энийг үргэлжлүүлэн 2017 онд судалж хэрэгжүүлж өгөх тал дээр анхаарч ажиллаач гэсэн саналтай байна. Хоёр дахь асуудалтай холбоотой санал байна. Тэр хороодын ажиллагч урам дотор хороод эрхлэх асуудал гэж байна шүү дээ. Энэ одоо бас энэ 5 хороод дотор нь шилжүүлж чаар энэ чиг үүргүүд байгаад байна. Бас орхигдсон асуудал байх шиг байна. Засаг захиргаа хуулиргдсан бодлогын хэлтийн хорооны эрхлэх асуудал дотор ард нийтийн санал асуулах гэж байгаа юм. Тэгвэл бүх шатны сонгуулийн асуудал хамаарахгүй юу чинь тийм ээ. Одоо сумын сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул тийм ээ. Мөн энэ ажлын хэсэг төр сүм хийдийн харилцаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрийн нам гэдэг ингээд энэ төрийн бас байгууллагын одоо харилцах асуудал байх шиг байна л да. Энэ бол нийгмийн бодлого юм руугаа орох юм уу? Гэсэн санал байна. За өнөөдрийн хурал дээр аудитын дүгнэлтийг бол нэлээ бас сонсхийг хүсэж байна. Яг төлөөлөгчдийн хувьд дүгнэлт гаргахад бол хөндлөнгийн хяналт санхүү дээр бол хөндлөнгийн хяналт аудитын дүгнэлт том чухал байдаг. Тэгэхээр аудит ажиллаа хийсэнгүй юу, ажилласангүй юу нэг ийм байдалтайгаар өнөөдрийн хуралд оролцож байна гэж миний хувьд өгнж байна. Ирэх энэ 1-2 жилийн хугацаанд бид энэ орон сууцны байрын инженерийн шугамлалын засварт нэлээд хөрөнгө хаяхгүй бол бид нар 1997 онд Монголын улсын төр одоо ард иргэдэд орон сууцаа хөгжлөхдөө орон сууцын анхны байдлаар навчилна гэсэн ийм үүрэг хүлээгээд тэгээ энэ үүргийнхээ хүрээнд одоо ингээд орон сууцны засвар үйлчлэгийг хийгээд ингээд явж идэг. Тэгээ одоо бол энэ инженерийн шугамлалын засвар бол ер нь хаанаач өрөөгүй байж байгаа. Нийт одоо байрнуудынхаа. Байрнуудын нөгөө инженерийн шугамлалын засвар хийх нормчлолын хугацаа нь бол одоо болчихсон байж байгаа. Тэгэхээр ирээдүйд одоо ирэх сүүлийн одоо 17-18 энэ ирэх жилүүдэд бол энэ инженерийн шугамлалын засварын хөрөнгийг ер нь одоо их ахиулж тавьж ингэж одоо ажиллаа явуулахгүй болохгүй гэсэн юм одоо санал байна. Хөрөнгө оруулалтын төвчтийн шинжтэй. Тэгээ дээр нь энэ цаг үеийн байдалтай холбоотойгоор зам дулааны шугам шилжирээ засвар үргээр ажиллаад байна л да. Энэ одоо цаг хугацааны үед бол тиймч амжилттайгаар биелэгдэхгүй байна. Тэгэхээр энэ дээр их хэмжээний мөнгө тавьсан байгаа. Энэ ажлыгаа зарим нэгүүдийн дараа жил болгоё. Одоо байгаа энэ зарим нэг жижиг ажлуудыг нэлээд их бага мөнгө тавьсан байна. Энэ ажлууд дээр энэ мөнгөө задгаал тавиад энэ ажлуудаа энэ жилдээ тодтоглоороо дуусгаад дараа жилийн томоохон ажлууд дээр тэр мөнгөө тавиул яасан бэ гэсэн нэг юм санал байна. Хоёрдугаар тэр энэ худалдаа авалтын газар гэдэг. Тэр олон тендер зарлагдаад буцаад сангийн ам дээр очиод яана гэдэг чинь манай худалдаа авалтын газар маань хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байна л гэсэн үг. Зөрчил гараад байгаа учраас тэнд очиод байгаа. Энд зөрчил гарахгүйгээр нэг талдаа шийдсэн бол хугацааны үеч амжих хөрөнгө нь байгаад хахад амжих юм боломжтой байна гэж ийм хоёр саналтай. Тэгэхээр Дархан хот маань жишг болоод 17 оныхоо төлөвлөлтийг зөв хийгээд ажлаа зөв ирэмлээд
Тэр нэг ажлаа нэлээд ахиухан явуулсан юм байдалтай ажлаа шинжилж эхлэрээ гэж хүсэх байна. Авто замын гарцууд зарим газар хэтэрхийх олон тэгээ оновчтой бос ийм байдалтай харагдаад хүүхэд мөгөд энэ төр гүйж яваад энд чих юм боломж их харагдаад байгаамаа. Энэ байдлыг одоо яаралтай энэ өглөөс хүүтрхээс өмнө засаж залруулаач гэсэн санал байна. Аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжид бус 2 дугаар хуралдааны төгсгөлд 2016 оны орон нутгийн төсөвт тодтголыг тухай хороод байгуулж ажиллах журам батлах тухай гэсэн үндсэн 2 асуудлын тогтоолыг батлаж иргэдийн төлөөлчдийн хурлын төлөөлөгч хүрэл чимэг нийт төлөөлөгчдөд танилцуулсан юм а. Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дугаар номер 1 Дархан хот аймгийн 2016 оны тодтогдсон төсөв батлах тухай Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18-ийн 1-ийн 2 19 дугаар зүйлийн 19-ийн 1 25 дугаар зүйлийн 25-ийн 1 төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 2-ийн 2 6-гийн 2-ийн 3 34 дугаар зүйлийн 34-ийн 2-ийн 2 57 дугаар зүйлийн 57-гийн 2 57-гийн 3, 61-р зүйлийн 61-ийн 4, 64-р зүйлийн 64-ийн 1-ийн 2, 64-ийн 1-ийн 3, 68-р зүйлийн 68-ийн 1 дахь заалт Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуулийн 11, 13-р зүйлийг тус үндэслэн аймгийн 2016 оны төсвийн тодтголын төслийн тухай аймгийн засаг даргын илтгэлийг хэлэлцээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжид бус 2 дугаар хуралдаанаас тогтоох нь 1. Дархан уул аймгийн 2016 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг дор дурдсанаар баталцгаая. Нийт орлого 18 тэрбум 131 сая 726.8 сая төгрөг. Татварын орлого 14 сая 988 мянган 14 тэрбум 988 сая 866.9 мянган төгрөг. Татварын бус орлого 1 тэрбум 279 сая 909.8 мянган төгрөг. Орон нутгийн төсвийн оны эхний үлдэгдэл 1 тэрбум 862 сая 950.1 мянган төгрөг. Тусламжийн орлого 38 тэрбум 221 сая 913.6 мянган төгрөг. Нийт дүнгээрээ орлого 56 тэрбум 353 сая 640.4 мянган төгрөг. 2. Дархан уул аймгийн 2016 оны төсвийн ерөнхийлөн захирагч түүний харьяа байгууллага бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталцгаая. Үүнд засаг дарга 149 сая 909.8 мянган төгрөг. 3. Дархан уул аймгийн 2016 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосгоё. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга 590 сая 665.3 мянган төгрөг. Урсгал зардал 590 сая 665.3 мянган төгрөг. Засаг дарга 52 тэрбум 151 сая 481.9 мянган төгрөг. Урсгал зардал 47 тэрбум 751 сая 17.9 мянган төгрөг. Хөрөнгийн зардлын хэмжээ дэд хэмжээ 4 тэрбум 400 сая 464 мянган төгрөг. Нийт дүнгээр 52 тэрбум 742 сая 147.2 мянган төгрөг. 4. Дархан уул аймгийн 2016 оны төсвийн жил зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 19 тэрбум 396 сая 463.2 мянган төгрөгөөр баталцгаая. 5. Дархан уул аймгийн 2016 оны төсвийн жилд аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын дэд хэмжээг 4 тэрбум 400 сая 464 мянган төгрөгөөр баталцгаая. 6. Дархан уул аймгийн төсөвт улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 1 тэрбум 729 сая 493.3 мянган төгрөгөөр баталцгаая. 7. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сумын орон нутгийн хөгжлийн санд олгох
орлогын шилжүүлгийн хэмжээг дор дурдсанаар баталсугай. Дархан сум 1 тэрбум 705 сая 469.6 мянган төгрөг. Орхон сум 161 сая 88.4 мянган төгрөг. Хонгор сум 289 сая 320.1 мянган төгрөг. Шарын гол сум 208 сая 974 мянган төгрөг. Нийт дүнгээр 2 сая 364 2 тэрбум 364 сая 852.2 мянган төгрөг. 8. Аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг дор дурдсанаар баталсугай. Хонгор сум 370 сая 745.9 мянган төгрөг. Орхон сум 327 сая 916.9 мянган төгрөг. Шарын гол сум 358 сая 935.5 мянган төгрөг. Нийт дүнгээр 1 тэрбум 66 сая 588.3 мянган төгрөг. 9. Сумын төсвөөс аймгийн төсөв төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай. Дархан сум 601 сая 831.4 мянган төгрөг. 10. Тусгай зориултын шилжүүлгээр санхүүжих зардлыг дор дурдсанаар баталсугай. Аймаг 1 тэрбум 855 сая 527.7 сая төгрөг. Дархан сум 22 тэрбум 482 сая 56.5 мянган төгрөг. Орхон сум 1 тэрбум 556 сая 110.2 мянган төгрөг. Хонгор сум 1 тэрбум 972 сая 163.2 мянган төгрөг. Шарын гол сум 3 тэрбум 903 сая 913.5 мянган төгрөг. Сумдын дүнгээр нийт 29 тэрбум 914 сая 233.4 мянган төгрөг. Нийт дүнгээр 31 тэрбум 769 сая 761.1 мянга. За 11. Дархан уул аймгийн 2016 оны төсвийг санхүүжүүлэх эрх усүрийг дор дурдсанаар баталсугай. 1. Дархан уул аймгийн татварын болон татварын бус орлого 18 тэрбум 131 сая 726.8 мянган төгрөг. Дархан уул аймгийн төсөвт улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 1 тэрбум 729 сая 493.3 мянган төгрөг. 3. Дархан уул аймгийн төсөвт улсын төсвөөс шилжүүлэх тусгай зориултын шилжүүлэг 31 тэрбум 769 сая 761.1 мянган төгрөг. 12. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгцээ хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх тоо болон хэмжээний үзүүлэлтийг 1-р хавцралтаар баталсугай. 13. Дархан уул аймгийн төсвийн хөрөнгөөр 2016 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ барилга байгууламжийн жагсаалтыг 2-р хавцралтаар баталсугай. 14. Дархан уул аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хөтөлбөр төсөл арга хэмжээний жагсаалтыг 3-р хавцралтаар баталсугай. 15. Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын жагсаалтыг 4-р хавцралтаар баталсугай. 16. Аймгийн засаг дарга С. Насанбатад даалгах нь 1. Аймгийн эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. 2. Аймгийн 2016 оны төсөвт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс гарсан санал шүүмжлэлийг тусган хэрэгжүүлж батлагдсан төсвийн орлого зарлагыг жигд ханган биелүүлж зарцуулалтанд хяналт тавьж ажиллах. 17. Ил тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд үүрэг болгосугай. Дарга Г. Эрдэнэбат. Иргэдийнхээ итгэлийг өөрчлөн аймаг орон нутгатаа хийгдэх ажлуудыг санаачилж түүндээ хяналт тавьж ажиллах нь төлөөлөгчдийн эрхэм үүрэг байдаг. Тэр ч утгаараа өнөөдрийн энэхүү хурал төлөөлөгчид өөрсдийн үзэл бодлолоод иргэд ямар зүйлийг хүсэж байгааг нэг бүрчлэн танилцуулж чадсан юм а. Төлөөлөгч бүрийн санал чухал байж ажил хэрэг болох хэрэгтэйч удирдлагууд хурлын үеэр онцолж байлаа.
За өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 7 дугаар 7 дахь удаагийн ээлж төс 2 дугаар хуралдаан оролцсон нийт төлөөлөгчд сумын иргэдийн хурлын дараа засаг дарга нар хэлцээглэн нараас баярлалаа. Хуралдаан бол хэлцэх асуудал амжилттай хэлж дуслаа. Хэлэх хоёр зүйл байна. Нэгдүгээрт нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эх 4 жилд баримт үндсэн чиглэл ингээ боловсруулж байна. Үүнээс гадна аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж байна. Өчигдөр үндсэндээ засгийн газрын өргөдөгсөн хуралдаанд орж ирсэн юм. Засгийн газрын өргөдөгсөн хуралдаанаар аймгийн иргэдийн хурлын дараа засаг дарга нар оролцож хөтөлбөрөө үндсэндээ засгийн газар дээр эцэслэн батлагдсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Гарсан. Удахгүй улсын хурлд орно. Тэгэхээр энэтэй уялдуулаад мөн аймгийн Монгол Ардын намын мөрөн хөтөлбөртэй уялдуулаад ингээд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энд манай төлөөлөгч нар саналаа сайн өгцгөөрөө та бүгд маань бас иргэдийн тодорхой иргэдийн саналыг авч биднэртээ тодорхой бас амт дүүрэг авсан сууд байна. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхийн тулд та бүгд маань саналуудаа сайн тусгаарай. Ингээд энийг саналд тусгах хэдий шинээр сайн тусгаж чадна уу? Тэгвэл бид нар хэрэгж магадлалтай үнсэл тооцоотой иргэдийн хурал дээр маргаан бодлонгүй батлагдана гэдгийг та бүгд бас хэлхийг хүсэж байна. Хоёрдугаарт нь удахгүй 10 сарын 17-ны өдөр аймгийн төлөв хурлын маань байгуулагдсны 55 жилийн ойн төрсөн өдөр болно. Энэтэй холбогдуулаад аймгийн иргэдийн хурлын дарга засаг даргын хамтарсан албан даалгавар гарсан. Тэгэхээр өнөөдөр Дархан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хөгжлийн бүх салбарууд өнөөдөр бүх үйл ажиллагаагаа Дархан байгууллагынхаа 55 жилийн ойд зориулах ёстой. Бид нар нэгэнт одоо иргэдийн өмнө төрийн ажлыг үүргийг ашааг үүрсэн учраас иргэдэд үзүүлэх үйлчлэгээ бас бүгд нь 55 жилийн ойд зориулах ёстой. Удахгүй бид нар 9 сард аймгийн төрийн байгууллагын сурталчилгаа бөгөөд нэгдсэн одоо нэгдсэн албаны өдөр зохион байгуулж тэр өдрөөрөө бид нар бас төрийн үйлчлэгийг өн төлбөргүй иргэдэд шуурхаа өргөх ийм ажлыг зохион байгуулах болно. Энэ сая хөгжлийн бодлогын 2 дахь шат Дархан аймгийн хөгжүүлэх цогц бодлогын 2 дугаар шатны төлөвлөлтийн ажил явагдана. Энэ дээр та нар маань сандуудаа сайн өгцгөөрөө бид нар түрүүн хэлсэн тодорхой стратегийн зорилтуудыг дэвшүүлээд тавьсан байж байгаа. Энэ стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө хөтөлбөрөд гарнаа. Энэ дээр та нар маань сандуудаа сайн өгөөрэй гэж хүсэж байна. Ингээд та бүгдээ баярлалаа. Өнөөдрийн хуралдаан өндөрлөж нэмэгдэж байна.